сая асууж явах шиг шүү дээ. Одоо жишээл манай намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мөнхбат одоо Монгол улсад ирсэн байна. Одоо энэ чинь хэдэн жилч одоо яалаад би одоо явал 2 жил болсон баха. Энэ чинь бол би энийг асуусан. Энэ ямар учиртай одоо нөхцөл байдал байгаад байгаа юм бэ гэж. Тухайн үед бол шүүгчийн захирамж гараад тэгээд энэ чинь тухайн хилээр гарах үед нь бол хилийн хориг мориг бол байгаагүй юм байна. Тэгээд буцаж ирээгүй. Тэгээд шүүгчийн захирамж гаргаад одоо мөрдөн шалгах ажиллагаанаас орон зайсан гэсэн үг шүү дээ. Тэгээд шүүгчийн захирамж гараад цагдаа орох ийм захирамж бол гарцсан байсан юм байна. Тэгээд хилийн одоо нөгөө хязгаартай тэгээ өөрөө өсөлт гаргасан юм байна. Шүүгчд өөрөө өсөлт гаргаад одоо би тэрийг одоо мэдэхгүй байна. Цаг хугацааг нь мэдэхгүй байна. Өөрөө өсөлт гаргаад шүүгчд миний хилийн оргийг одоо хязгаарлалтыг өөрчилж өгөөч. Би одоо эх орондоо ирмээр байна гэдэг хүсэлт гаргасан юм байна. Тэгээ шүүгч захирамжийн дагуу хилийн оройг нь юу яагаад орж ирээд тэгээ өөрөө орж ирсэн юм байна шүү дээ. Тэгээ орж ирэнгүүт эрэхтэй ирснийхэн дараа шүүгч бол хилийн оройг тавьсан юм байна. Одоо Мөнхбат гişүү асанд бол одоо Монголоос гарах юу ахгүй тэр хэрэгсэхгүй болсон гэсэн юм бол байхгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа одоо хэвээр үргэлжлэнэ гэсэн. Одоо дахиж гарах боломжгүй хилийн оройг тавигдсан юм байна шүүгч. Өмнө дараа Интерполоор ирэн сурвалжилж байна. Олдохгүй байна ингээл заамаар гарцсан шүү дээ. Тэгээд багт олдохгүй байсан хүмүүс ингээ хүрээд ирэхээр тэгээ өөрөө ирсэнд боллоо шүү дээ. Тэгээ сайхан бэлэг илүүдэрж идэр шиг одоо бүр ирэхчгүй зургтын араас яриад байхгүй. Тэгээ одоо мөрдөн шалгах ажиллагаа. Өнөөдөр тэгээ танай намын баг хуралд оролцох юм байна. Танай намын гишүүнч одоо гурдлын гишүүнээр бас сонгогдож магадгүй гэсэн. Би тэрийг одоо та хэрвээ тэгвэл ямар байр? Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Би